За эрчим хүчний яамныхаа нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлсэнд талархал илэрхийлье. Тэгээд зарим зүйлүүд дээр бас нэмэлт мэдээлэл хэрэгтэй учраас асуултуудыг асууя. За дулааны эрчим хүчний тарифыг бас шинжилгээр 25 оны 5 сарын 16-нд шийдвэрлээд байсныг хойшлуулсан гэж танилцуулга дээр байгаа. Тэгээ индексжүүлэх юм байна. Тэгэхээр энэ сая цахилгааны тарифыг шинжилсэнтэй холбогдуулаад нэг тодорхой хувийн өсөлт бий болно гэж тайлбарлаж байсантай адилхан яг энэ дулааны эрчим хүчний шинжилсэн тариф хэрэгжиж эхэлснээр ер нь энэ индексжүүлнэ гэдэг нь яг яаж явах юм. Тэгээ мэдээж бас бодит төртөрүүгээл төхүүлж байгаа бахал та. Тэгэхээр энэ маань хизээнээс хэрэгжиж эхлэх гээд байна. Индексжүүлэхээрээ яг яах юм? Яг энэ өвлийн энэ дулааны эрчим хүч шаардлагатай эдгээр саруудад төлбөр нь хэр нэмэгдэх вэ гэсэн ийм нэмэлт мэдээллийг асууя. За 5-7 дулааны цахилгаан станцын төсөл бол баригдах нэн шаардлагатай байсаар их олон жилийн өдөр үзье. За шүүхтэр бол энэ тендер зарлагдсантай холбоотой оролцогчд нь маргалцсантай холбоотой асуудлууд нэг удаад байсан мэдээтэй байсан. Танаа танилцуулгаас бол 24 оны 12 дугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал нь шийдвэрлэгдсэн юм байна. Тэгэхдээ 24 оны 1 сарын 1-ээс энэ тендерийн хуулийн дээр EPC нөхцөл тендер зарлах боломжгүй болсонтой холбоотойгоор танаахын төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль болон эрчим хүчний хуулиуд дээр нэмэлтийг оруулж ирэхээр одоо энэ яамдаа санал аваад явж байгаа юм байна. Энэ хаврын чуулганаар батлуулах уу? Төрөвчлсөн гормоор орж ирж их хурал дээр танилцуулагдаж батлагдах шаардлагатай юм шиг уншигдлаа. Тэгэхээр энэ дээр танаа яамны байр суурийг сонсё. За 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төслийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцлаа. 2018 оноос хойш ингээд хэрэгжээд явж байгаа төсөл. За дулааны станц, дулаан дамжуулах төвийн цахилгаан хангамж цэвэр ус ариутгах татваргатай холбоотой улсын төсөв дээр 103 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай юм шиг уншигдлаа л да. Тэгэхээр энийг хизээ тусгуулахаар ажиллаж байгаа вэ? 2026 он уу? Энэ дээр нэмэлт тайлбар авъя. За эдгээр 10 дулааны цахилгаан станц дээр болохоор зээлийн гэрээгээр баригдаж байгаа. Тэгэхээр яг баригдаж дууссныхаа дараа зээлийнхаа төлбөрийг төлж эхлэх юм уу? Хүүн яг ямар байх юм? Хизээ төлөгдөж эхлэх юм бэ? За тэгээ бусад асуултууд дээр нэмэлт минутаа нэмж л авъя да. За тэгээд яг энэ төслийн явцын талаар мэдээллийг харахаар ер нь бол 2021 оноос ахуулаад баригдаад эхэлж байгаа юм байна. Нийт 10 аймгийн хамгийн сайн явцтай байгаа Сүхбаатар аймаг 49.93% байна. Тэгээ яг энэ гүйцэтгэгч нарыг нь харахаар минутаа нэмээд авчиж дарах. За болдын уян гишүүнд нэмж 1 минут өгье. За гүйцэтгэгч нарыг нь харахаар бол энэ Бүгдам Солонгос улсын Бюксан инженерийн компани туслан гүйцэтгэгчээр бол Монгол компаниуд байгаа юм байна. Тэгээд Бюксан инженерийн компаниг дампуурсан гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ дампуураагүй юм байна. 25 оны 3 сарын 4-ний өдөр бол өөрийн орны шүүхтэй дахин хөрөнгөжүүлэх шүүх хэрэгцээ зохицуулт хэл хүсэлтэд гаргасан байгаа юм байна. Тэгтээ танай яамныхантай энэ Солонгосын тал уулзах үеэр бол 3 дахь байгууллагыг ажилуулах тал дээр тохиролцсон гэсэн өгүүлбэр байна. Энэ ямар утгатай юм бэ? 3 дахь байгууллага гэдэг нь энэ Бюксан инженерийн компаниас өөр компани орж ирэх гэж байгаа юм уу? Тэгээ энэ 10 аймагуд дээр Архангай аймагаас бусад дээр нэг 43-4% гүйцэтгэлтэй байгаа юм байна. Энийг юу нь яаж хэрчимжүүлэх вэ? Энэ дээр яамны зүгээс асуулт асууя да. За 5 номерын микрофонд Чойсрын саад хариулна. За Дамбын Батлууд гишүүн, Дамжинсрынгийн Жаргал сайхан гишүүн хоёрын нэрийг бас асуултанд оруулаарай. За уян гишүүн асуултанд хариулъя. Омбадарга шаардлагатай бол дахиад 3-4 минут нэмээд өгчгөөрөө их олон төрлийн асуулт асуулаа. Эхнийх нь за Улаанбаатарын дулааны эрчим хүчний хангамжийн талаар. Бид нэр өнгөрсөн Улаанбаатаруудад ТЭЦ 2, ТЭЦ 3, ТЭЦ 4 гээд 3 дулааны цахилгаан станц бий. Амгалан дулааны станц бол зөвхөн дулаан үйлдвэрлэдэг, цахилгаан үйлдвэрлэх гэм бүтцтэй байгаа юм. За энэ 1 гигакалори цагийнх нь өртгөн шүү. 66 мянган төгрөг байна. Орон сууцны 1 м квадратууд шилжүүлэх юм бол Улаанбаатар хотод 1 м квадратын сарын төлбөр 600 төгрөг. 506 төгрөг байгаа тийм ээ. 50 м квадраттай нэг орон сууцыг сар халаахад
нөөд нь ороод 27 мянган төгрөгөл төлж байгаа болсон. Өөрийнхөө өртгийг 40 хувиар л борлуулж байгаа. Шинээр дулааны станц барих юм бол 1 метр квадратын сарын төлбөр 2505 төгрөгөө түүнээс дээш болно. 2500. Одоо Сэлб дулааны станц бол 2505 төгрөг байна. Одоо байгаа 506 төгрөгөөс 5 дахин өндөр байна. Бид нар энэ 506 төгрөгийг 1012 төгрөг болгож магадгүй 200% нэмлээ гэдэг шүүмжил гарах байх. Ийм шийдвэр гаргацсан байж байгаад энийг одоо 26-ны 1 сарын 1 хүртэл хойшлуулчаад байгаа. Энэ гэтэл 50 м квадраттай орон сууцны айл 27 мянган төгрөг төлдөг. 8 сараар нь үржүүлэхээр энэ маань ойролцоод 210 мянган төгрөг болдог. Гэр оролд байгаа айл бол 6 тонн төлж аваад явахаар 600 мянган төгрөг болдог. Долоон буудалд байгаа гэр ороолын айл нэг халаалтын сезон 600 мянган төгрөг. Өөрийнх нь бусад нөгөө галлах, худалдаж авч ярихын бусад зардлыг оруулахгүйгээр шүү. Халуун усанд 7 нэг удаа орд юм болох юм бол бараг 2 сая төгрөг болох юм байна нэг айлын. 4 амбилтай айлрууд ингээд бодохоор. Энийг л хооронд нь ортуулъя гэсэн ийм л шийдвэр гарч байгаад харамсалтай нь бид нар энийг одоо гүйцээж шинжилгээ хийж чадахгүй байгаа ийм л байдалтай байгаа. Мэдээж олон нийт шүүмжилнэ. Дулаан өнөөнийг ямар ард түмэндээ хайргүй хүн бэ? 2 дахин нэмэгдүүлэх юм байна. ПИПА ардын дайсан гэдэг ийм ямар цоллох байлгүй намаа. Гэхдээ энэ нөхцөл байдлыг хэн нэгэн хүн хийхгүй бол их төвдөгтэй нөхцөл байдал руу орж байна. Ядуу гисг нь улам ядуу өндөр зардалтай байдаг. Баян чинэлэг гисг нь илүү хэм зардалтай амьдардаг ийм бүтцтэй байгаа бид нар одоо. Энийг засах юм уу гүм үү гэдэг дээр бол бид нар бол эрчим хүчний үндэсний хороо, эрчим хүчний яам зохицуулахаараа шийдвэр гаргах байх. Гэхдээ мэдээж айхтар том шүүмжлэлийн дарамт руу орноо. Дахиад нэг 3 минут өгье. Чойсрын сайд энэ дээр л одоо бид цээж онгойтл зовлон жаргалаа ярьж авах юм шүү. Одоо энийг та бүхэн гишүүд минь одоо нээ нөөгүй асуу. Нуух юм алга гишүүдээс нуух ямарч болцаагүй. Энэ өөрчлөлтийг хийх үү хийхгүй юу гэдгийг асуудал байна. Тэгэхгүй одоо зайсанд байгаа 250 м квадраттай амьдралын боломжтой хүний дулааны төлбөрийг сумын төв дээр байгаа жирийн иргэн хөндлөн татасаар төлж байгаа шүү. Ийм л байгаа нэг. Энийг одоо бид нар одоо нуухгүй нэ хэлсэн дээр. Одоо дахиад дулааны үнийг өртөгтөн ойртуулах арга хэмжээ авах юм бол дахиад айхтар том дарамт ирнэ. Энэ дэр гишүүд мань бас ойлгож наантаа цаантаа энэ дэр улс төр хийхгүйгээр бодит байдалтай тулахгүй бол бид нар Улаанбаатарууд нэмэгдэж нэгч орон сууц холбогдохгүй. Ингээл гэр орол байдгаараа байна. Ийм нөхцөл байдал дээр одоо ямар нэг байдлаар одоо улс төрчгүйгээр та бүхнийг дэмжээч. Шаардлагатай бол би камергүйгээр та бүхэнд энд байгаа нөхцөл байдлын танилцуулгыг одоо нэ ялангуяа одоо миний үндсэн байнгын ороо энэ анх байнгын ороог байгуулад би энэ дараагаар нь томлогдчихсэн үйлдвэрлэлийн бодлогын байнгын ороо. Та бүхэн бол улс төрчгүй асуулт асуу одоо бид нар хариулахад бэлэн байна. Ямар нэг зүйл ярихгүй. За энэ хуулиудын төслийн талаар бол эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулахаар яах юм бэ гэхээр одоо бол эрчим хүчний хуулиар хоёрын компани эрчим хүчний хөлсөр барийг үйл нээлттэй байна. Энийг бид нар одоо тендерт өрсөлтөө үүсгэх гэдэг ийм өөрчлөлт оруулах гэж байгаа. Одоо эрэхт бол энэ 7 хоногийн 3 дахь өдрийн засгийн хуралдаанаар чадахгүй дараа 7 хоногийн засгийн хуралдаан дээр яамдуудад санал аваад улсын их хурлд өргөн барьнаа. Өргөн барьсныхаа дараа одоо байнгын орооны гишүүд та бүхэнд бас ямар одоо 3 минутын дотор энийг бүгдийг хуулийг тайлбарлаж болохгүй байгаа учраас жиш танилцуулга Гаяган Баатар одоо болцоо байвал бас цаг гаргаж өгч туслаарай. За 10 аймгийн дулааны станцын тухайд Корея Экзим банк Монгол Улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрээр явж байгаа. Хөнгөлөлтөө нөхцөлтэй 25 жилийн хугацаанд жилийн 1 хүртэл хувийн гүйтэй ийм төсөл байгаа. Энэ гэрээний нөхцлөөр солонгосын компаниудын дунд үндсэн одоо ерөнхийг үүсгэшийн тендер зарлагдаад 2021 онд Бүхсэн инженеринг гэдэг компани шалгарсан юм байна. Энэ компани маань харамсалтай нь дампуурлаа шүүхэд одоо дампуурах хүсэлтэд өгсөн. Энэ оны одоо энэ 5 сарын дундуур солонгосын дампуурлын тухай хуулиар Монголын банкны дампуурлын тухай хуульд ижил төстэй тийм хуультай байна. Яаж дампууруулах вэ?
эрэхгүйлээ яаж томилогдох вэ? Энэ төслийг цаашид үргэлжлүүлэх үгүй юу гэдэг шийдвэрийг энэ шүүхийн шийдвэр гарах юм байна. Эрэхгүйлээ авагч бет томилогдсны дараа бид нар бол энэ төслийг одоо энэ Бөксөн инженер гэдэг компаниар нь цааш үргэлжлүүлэх юм уу? Эсвэл одоо байгаа За, чөлсрөн сайдад нэмж хариулах боломж өгье. дахиад энэ компаниар дуусгуулах уу? Эсвэл одоо байгаа төслийн явцыг үнэлүүлээд одоо санхүүжүүлэгч болох Корея Exim банк одоо манай захиалагч одоо манай яамны хооронд эсвэл 3 дахь этгээдүүдээр дуусгуулах. Ийм шийдвэрийг энэ Солонгост байгаа иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс хамаарат одоо цаашид энэ төслийг гэрх тухай хувь зай шийдэгдэнэ. Уул нь бид нар 2026 оны 5 сарын 31-ний дотор 9 аймгийн дулааны станц 10 аймгийн нэртэй боловч Аранга тендер зарлагддаг байгаа 9 аймгийн дулааны станцыг 2026 оны 5 сарын 31-ний дотор ашиглалтанд оруулна гэдэг ийм төлөвлөгөөтэй явж байсан чинь энэ одоо төслийн ерөнхийг үүсгэж Бөксөн инженер компани дампуур нөхцөл байдалд үүссэн Монголын талаас туслан гүйцэтгэх компани тодорхой хэмжээний эрсдэлд орсон байгаа нь үнэн. Тэгэхдээ шүүхийн шийдвэрийг харж аж бид нар ойрын одоо хугацаанд хааш нь төслийн хувьцааг яаж эргүүлэх үү гэдэг талаар шийдвэрүүд гаргасан шийдвэрүүд таавхан эргэж танилцуулъя. За, ингээд тэр Солонгосын компани одоо ер нь 9-10 аймгийг дааруулж байна да. Тэгээд манай төр засгийнхны л хариуцлагагүй байдаг шүү дээ. Энэ тендер зарласан, дампуурсан. Тэгээд одоо тэр шүүхийн шийдвэрийн тодорхой нөхцөл байдал 3 дахь хувилбарын тэр дэлгэрэнгүй хувилбаруудыг бас та хариултандаа тусгуулах сайн байгаа шүү. За, ингээд Ганбатын очрот гишүүн